Сайн байцгаана уу? Би ямар ухсаатан бэ? Энэ асуулт нэг бодлыг их энгийн санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр нэг хичээл биш. Харин бидний хүн нэг бүрийн өөрийгөө таньж мэдэх аял юм. За энэ асуултын гүүр рүү хамтдаа нэг аялцгаая. Гэхдээ энэ айлдаа гарахаас өмнө түр зогсоод өөрөөсөө нэг асуулт асууя л да. Хэрвээ хэн нэгэн танаас та хэн бэ гэж асуувал таны толгойд юу хамгийн түрүүнд буух вэ? Юу таныг тодорхойлдог вэ? Нэг хорон бодоод үзтээ. Магадгүй та би монгол хүн гэж хариулааг байх. Эсвэл би монгол хэлээр ярьдаг гинэ, тийм үү? Энд байгаа шиг хариултууд мэдээж эдгээр нь бүгд үнэн. Гэхдээ бидний хин гэдэг нь үнээс хамаагүй илүү гүнзгий, олон давхартай зүйл байдаг, тийм ээ. За тэгэхээр энэ том асуултад хариулахын тулд хамгийн эхлээд ухсаатан гэж юу болохыг задаж үзье. Энийг яг л бидний хин гэдгийг тодорхойлдог барилгын материалууд гэж бодож болно. За ухсаатаа энэ бол зүгээр нэг нэршил хийсэл шоошиг биш шүү. Хамгийн гол нь энэ бол нийтлэг гарал үүсэл, хийл, шоёл, нутаг дэвсгэрээр холбогдсон хүмүүсийн түүхийн нэгдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ бол бидний хамтдаа туулсан түүх, бидний хуваалцдаг зүйлс юм. Энэ зураг их сонирхолтой. Бидний хэн гэдэг нь яг ингэж шат дараагаар бүрэлдэв. Хамгийн жижиг нэгжээс нэхлээ, тийм үү? Энэ бол өвөг. Нэг өвөг дээдсээс гаралтай хүмүүс. Өвөгүүд нилээд аймаг болно. Харин хийл, соёл, нутаг нутгаараа ойрхон аймагуд нилээд яст нь бүрдүүлдэг. Эцэс нь түүхийн урт хугацаанд тодорхой газар нутагтаа болсон ястнууд нэгдэж үндэстэн болдог. Үнэхээр олон давхаргатай байгаа биз? За тэгэл яагаад дэлхийн өнцөг булхан бүрд ийм олон янзын угсаатнууд пархан амьдардаг юм бол? Тэднийг юу ингэж хэлбэржүүлдэг вэ? Энэ асуултын хариултыг одоо харцгаая. Хүмүүсийн хаана амьдрах нь зүгээр нэг санамсаргүй зүйл огт бишээ. Үүнэд 2-5 хүчин зүйл нөлөөлдөг. Нэг тал нь байгаль огроо байна. Уур амьсгал, газар зүй гэл. Нөгөө тал нь нийгмийн хүчин зүйлс. Жишээ нь эдийн засаг, дайн дажин, төрч бүхэл улс төрийн шийдвэрүүд хүртэл биднийг хаана амьдрахыг тодорхойлдог. За, онцгой яриагаа бойлё. Айн энэ бүхнийг бодод амьдрал дээр буулгаж үзье. Хамгийн ойрхон хамгийн тод жишээ бол мэдээж Монгол ухсаатна. Энэ жишээндээ төрөний ярьс ойлголтууд маань яаж нэгтэж байгаагаар цаана. Энэ хүснэгтийг хараач. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Орос, Монгол, Хятад гээд 3 нойр улсын хэл дотор амьдарч байгаа ч гэсэн Монгол ухсаатнууд ямар нийтлэг зүйлстэйг нь хардаа. Бүгд л Алтай нь язгуурын монгол хэлээр ярьдаг, морин хураа тоглодог, эрийн гурван наадмаа хийдэг, уламжилт мал аж ахуйг аярхилдаг. Энэ бол биднийг нэгтгэдэг соёлын хүчтэй холбоо, үсэн хэлийг давж гардаг гэдэг маш тод жишээ шүү дээ. Гэр эндээс гарах гол санаа юу вэ? Улс төрчдийн зурсан хэл хязгаар бидний соёлын нэгдмэл байдлыг тасалж чагдаг юм байна. Нэгдмэл соёл, нэгдмэл үе уламжлал гэдэг ямар хүчтэй зүйл болохыг эндээс харж болно. Гэхдээ Монгол угсаатан гэхэлэр бүгд яг адилхан гэсэн үг бас биш ээ. Түрүүний шатлагыг санаж байна уу? Үндэсний дотор ястан гэж байдаг шүү дээ. Яг түүн шиг манайд халах, буряд, баяд, дөрөөдгээд олон ястан бий. Энэ нь юг харуулж байна вэ гэхээр нэгдмэл дом соёл дотрооч гэсэн өөр өөрийн гэсэн онцлог өн гаяс байдаг гэсэн үг. Дэлхийд даяар тархан суурьсан Монгол угсаатнуудын дунд энэ 3.5 сая гэдэг тоовор зөвхөн Монгол улс гэдэг улс төрийн нэгжийн доторх хүн амын тоо. Бидний яриад бараа энэ том өргөн хүрээтэй угсаатны ойлголтын яг гол цөмөн гэж хэлж болно. За ингээд бидний айлдвал дуусах тухаж байна. Энэ бүхнээс бид эцсийн дундаа юуг ойлгож, юуг ухаж авах ёстой вэ? Эхэнд ярьсан асуулт руугаа эргээд очие. Эцсийн дүндээ угсаатан гэдэг бол зүгээр нэг англал, эсвэл чамд наадаг шошгоо биш. Энэ бол хамаагүй илүү гүнзгий зүйл. Энэ бол бидний өвөг дээдсээс уламжлагдсан нэрсэм түүх, соёл, хэлээрээ холдогдсон маш олон давхартай, үнэхээр баялаг таних тэмдэг юм. За ингээд энэ бүхний эцэст би асуултыг танд эргүүлээд авъя. Таны хувьд угсаатны ялгамжтай байдал гэж юу вэ? Таныг тодорхойлдог зүйл юу вэ? Энэ талаар нэг эргэцүүлээд бодоод үзээрэй. Дараагийн тайлбараар уулзцгаая. Баяр та.